Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Кремийн хойгийг Орос Японы улсын мэдээлэл өгөхийг Украин улсаас шаардаж байна. Бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгч асан Мун Жэ-ин авилгын хэрэгт ялагдчихаар татагджээ. Бүгд найрамдаа Хятад улс болон Европын холбоо хөрөнгө оруулалт худалдааны хэрэглэлээр байгуулж магадгүй байна. Европын холбоо Apple Meta компаниудад нийтдээ 700 сая еврогийн торгууль нотолжээ. Арамдаг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн дэлхийд дахин дөрвөж байгаа цаг үеийн мэдээлэлээс танилцуулах болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийг дахин нэг удаа хатуухан шүүмжлээд амжлаа. За тэрээр Володимир Зеленскийд хандан Кремийг Орос Японы улсын мэдэлд оруулахыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь инхийн хэлэлцээрийг цааш хойш татсан хэрэгэ гэж үзэж байгаа гэдэг анхааруулсан байна. Тэгмээ Украин улсыг одоогийн байдлаар дайнд давуу байдал олох ямар ч боломжгүй гэж үзэж байгаа хүртэл илэрхийлжээ. За үүний өмнө Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance газар нутгийн хилийг фронтын шугам дагуу одоогийн байгаатай ойролцоо хэмжээнд тогтоохыг зорж байна гэж мэдээлж байсан ба. Гэвч үүнийг Украин улсын талаас хүлээн зөвшөөрөх магадлал том бага. Украин улс нь 2014 онд Орос Японы улсын зүгээс хууль бусаар түрэмгийлэн авсан Кремийн хойгийг хизээж албан ёсоор Орос Японы улсыг гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч энэ тухайд J.D. Vance хоёр тал хоёулаа өнөөгийн нөхцөл эзэмшиж байгаа газар нутгийнхаа зарим хэсэгт буулт хийх шаардлагатай болно гэсэн байна. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын цаг цагаараа яг аль нутаг дэвсгэрийг аль улсад өгөх тухай албан ёсны мэдээлэл олон нийтэд тодорхой өгөөгүй байгаа. Гэхдээ Дональд Трампын захим хуудаснаа оруулсан тэрхүү мэдээлэлээс харахад Кремийн хойгийг Орос Японы улсын талд өгөхөөр зэхэж байгаа нь харагдлаа. Кремийг Орос Японы улсын бүрэн эрхт газар нутгаа гэж хүлээн зөвшөөрөх нь Украин улсын үндсэн хуулийн эсрэг үйлдэлд тооцогдох юм байна. Тиймдээч Володимир Зеленский энэхүү саналыг эрс эсэргүүцэж байна. Дональд Трамп болон Володимир Зеленский нар энэ амралтын өдөр болох Папа Францисийн оршуулгын ёслолд оролцож магадгүй талууд ёслолд оролцоно гэдгийг хэлсэн байна. Өчигдөр Их Британи, Франц, Герман, Украин улсын төлөөлөгч нар Лондонд цуглаж Украины дайны асуудлаар хэлэлцсэн. Энэхүү уулзалтанд Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцох ёстой байсан ч эцсийн мөчид уулзалтанд оролцохооргүй болсон гэдгийг зарласан байна. Түүнээс гадна уулзалтанд оролцоно гэдэж байсан Америк нэгдсэн улсын ойролт орондын асуудал хариуцсан тусгай айлч Стив Витков мөн адил төлөвлөгөөгөө өөрчилж оронд нь Орос Японоос очихоор болсон байна. Зөвхөн Америк нэгдсэн улсын Украины асуудал хариуцсан тусгай айлч Кит Келлог Лондонд төлөөлөгчөөр ирсэн байна. Тухайн үед уулзалтыг зохион байгуулж байгаа Британи улсын зүгээс ямар шалтгаанаар Америк нэгдсэн улсын зарим төлөөлөгч нар оролцоогүй талаар тодорхой мэдээлэл аваагүй гэж тайлбарлаж байсан. Харин Америк нэгдсэн улсын төрийн департамент үүнийг логистикийн асуудал байсан гэж тайлбарласан байна. Гэхдээ энэ уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө ийм шалтгаан хэлж байгаа нь зохион байгуулагч нарт тийм сэтгэл үнэмшилтэй биш байгаа юм. Зарим шинжээчид Володимир Зеленскийг Кремийн хойгийг Орос Японы улсад шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсний улмаас Марко Рубио айлчлалаа цуцалсан байж магадгүй гэж таамаглаж байна. Ийхүү Кремийн хойгтой холбоотой Дональд Трамп болон Володимир Зеленский нар ийхүү санал зөрүүлж байх хооронд өнгөрсөн шөнө Орос улс Украины хэд хэдэн бүс нутаг руу пуужин болон дроноор дайрсан талаар албаныхан мэдээллээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр хадлын улмаас 2 хүн амиурагдаж 54 хүн шахагдсан байна. Тэний дунд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд байсан гэлээ. Түүнчлэн дроны эсэг эд зөөс хэд хэдэн газарт гал гаргаж орон сууцны барилгын нурангад иргэд гацхад хүрсэн байна. Мөн зүүн хойд бүсийн Харьков хотод дэлбэрэлт болсон тухай мэдээлэл ирлээ. Түүнчлэн зүүн Марганец хотод ажилчдыг тээвэрлэж авсан автобуст дрон унсны улмаас 9 хүн амиурагдаж 20 гаруй хүн шахагдсан байна. Бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ гэмт хэрэгтнэр холбогдсон улс төрчдийн тоо нэгээр нэмэгдлээ. Өнөөдөр бүгд найрамдаа Солонгос улсын ерөнхийлөгч асан Мун Жэ-ин авилгын хэрэгт холбогдсон ялагдагчаар татагдсан талаар борхоор хэлж байна. 2017-оос 2022 онд татагдсан намаас нэр дэвшин ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тэрээр хүргэнэ Таиланд улсад төвтэй агаарын тээврийн компанид ажилд оруулахын тулд хууль тогтоогч нарт алга өгсөн болох нь харагдсан байна.
Мун Жэ-ин нь ерөнхийлөгч байх үедээ Lee Sang-ыг гэх хууль тогтоогч асныг жижиг дунд үйлдвэрлэл болон стартап хөгжүүлэх агентлагийн даргаар томсны хариуд түүний хүргэн Сог Lee Sang-гийн хяналтанд байсан Таиландын EasterJet гэх нэртэй компанийг гүйцэтгэх захирлаар томилсон гэж прокурорууд үзжээ. Прокуроруудын мэдээлэлд дурдсанаар тухайн үед сод олгогдсон 223 сая воны цалин хангамж зэрэг нь Мун Жэ-ин төгсөн авилгын шинжтэй гүйлгээ эхлэв. Мун Жэ-ин нь 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд артчилсан намаас нэр дэвшиж байсан. Хүний эрхийн хуульч асан тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд нийгмийн халамжийг өргөтгөх, бүгд найрамдах артчилсан Солонгос ардуустай харилцаагаа сайжруулах зорилт тавин ажиллаж байжээ. Түүнийг авилгын эрхт ялагдагчаар татагдсантай холбогдуулан артчилсан намынхан хариу мэдээлэл гаргаж, улс төрийн зорилготой гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тодорхойлбол артчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Пак Гёнми хүргэнд нь өгсөн цалин ерөнхийлөгчид өгсөн авилга гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн хэргийн мөрдөн байцаалтыг 4 жил сонгосны эцэст сонгуулийн өмнө ийм үндэслэл гаргаж байгаа нь улс төрийн шинжтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй гэжээ. Тунгуудахгүй бүгд найрамдах Солонгос улсад ээлжид бус ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа. Сонгуулийн 5-6 дугаар сарын 3-ны өдөр тавлагдсан байна. Өмнөх ерөнхийлөгч Jin Sik-yeol нь өнгөрсөн оны 12 дугаар сард эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж улс даяар цэргийн онц байдал зарснаар 5-7 хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлуудын эцэст үндсэн хуулийн цэц түүнийг огцруулах шийдвэр гаргасан байдаг. Jin Sik-yeol одоо ч төрийн эсрэг бослого өмнө дэгдэх гэсэн хэрэгээр эрүүгийн шүүхийн өмнө шүүгдэж байгаа юм. Энэ мэтчлэн бүгд найрамдах Солонгос улсын үе үеийн ерөнхийлөгч нар гэмт хэрэгт нэр холбогдох нь тийм ч ховор үзэгдэл биш болжээ. Өнөөдөр ч гэсэн ийхүү Мун Жэ-ин шүүхэд ялагдагчаар дуудагдсанаар өмнөх ерөнхийлөгч нарын адил хууль эрхцэн асуудалтай боддоор нүүр тулж хууль зөрчсөн хэрэгээр шалгагдсан ерөнхийлөгч нарын жагсаалтанд нэгдэж байна. 2022 онд Мун Жэ-инээс ерөнхийлөгчийн халааг авсан Jin Sik-yeolтэй нийлээд бүгд найрамдах Солонгос улсын 4 ерөнхийлөгч тэр дундаа Мун Жэ-иний өмнөх удирдагчид болох Пак Гин-хэ, Lee Myung-pak нар хорих ял авч байсан удаа бий. Харин ерөнхийлөгч асан Но Мин-хён нь 2009 онд авилгын хэрэгт шалгагдаж байх үедээ амиа орлсон байдаг. Хятад улс Европын парламентын гишүүдэд тавьсан хоригоо цуцлахаар төлөвлөж байна. Хятад улс нь Америк нэгдсэн улсын зах зээл нэвтрэх боломжоо Дональд Трампын худалдааны дайны улмаас алдсан гэж хэлж болно. За тиймдээ жинхэнэ Хятад улс Европын холбоотой харилцаагаа сэргээх хөрөнгө оруулалтын хилэлцээрээ дахин эхлүүлэхийн тулд Европын парламентын гишүүдэд тавьсан хоригийг цуцлахаар ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар Европын парламентын дарга Роберто Мецолагийн хэвлэлийн төлөөлөгч Германы хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Хятад улс нь 2021 онд Шинжаанд уйгур үндэстэн болон бусад исламын шашинтнуудыг эрхийг нь зөрчсөн гэх үндэслэлээр Европын холбооноос тавьсан хоригт хариу болгон Европын парламентын хэд хэдэн гишүүнд хориг тавьсан байдаг. Үүний дараа Европын парламент Хятадтай байгуулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын иж бүрэн хилэлцээрийг баталгаас татгалзсан юм а. Тухайн хилэлцээр нь хоёр талын худалдааны харилцааг гүнзгийрүүлэх зорилготой байсан ч энэхүү оргийн улмаас зогссон байна. Одоогийн байдлаар Хятад улс нь Америк нэгдсэн улсын 145% тарифын дарамтанд өртсөн томоохон зах зээлээ алдаад байгаа тул Америк нэгдсэн улсын араас орох зах зээл болох Европын холбоог эргүүлэн татахыг оролдох нь цаг хугацааны асуудал байсан гэж хэлж байна. Роберто Мецолагийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаагаар Хятадын эрх баригчтай хийж байгаа хэрэлцээ сүүлийн шатанда орсон хоргийг албан ёсоор цуцласан тухай Хятадын тал баталгаажуулсны дараа ерөнхийлөгч албан ёсоор мэдээлэх болно гэлээ. Мөн тэрээр Европын парламент анхнаасаа л хоргийг цуцлуулах Хятадтай харилцаагаа сэргээх сонирхолтой байсан ердөө тохиромжтой цагийг хүлээж байсан гэж тайлбар өгсөн байна. 2021 онд тийхүү хар шагсаалтанд орсон 5 парламентын гишүүн Хятад улсад зорчих ирэхгүй болсон байгаа. Тэдний дотор Германы ногоон намын гишүүн парламентын Хятадын асуудал хариуцсан багийн ахлагчаар ажиллаж байсан Рейнхард Бүтикофер нар байсан. Тэгэхдээ түүний бүрэн эрхийн хугацаа одоо бол дууссан байна. Харин Германы Михаил Гавлер, Словакийн Мириам Лексман, Францын Рафаэль Глюксман, Болгарын Илхан Кичок гэх хүмүүс одоо ч Европын парламентын гишүүн хэвээрээ байна. Хятад улс хоргийг цуцласнаар Европын холбоотой харилцаагаа сэргээж хөрөнгө оруулалтын хилэлцээрийг дахин эхлүүлэх боломжтой болно. Гэхдээ талууд яаран худалдааны хилэлцээр хийхгүй байхаа гэсэн таамаг байна. За учир нь Европын холбоо Америк нэгдсэн улстай мөн адил тарифын асуудлаар яриаг хилэлцээ хийхээр бэлтгэж байгаа. Хятад улсын эрх баригчид энэ 7 хоногийн ихээр улс орнууд Америк нэгдсэн улстай хилэлцээр хийхдээ Хятад улсын эрх ашиг хөндөхгүй байхыг онцгойлон анхааруулсан байдаг. Европын парламентын гишүүдийн хоргийг туслах тухай хэрэлцээрийн тухайд Дональд Трампыг өнгөрсөн 1-р сард албан тушаалаа авахаас ч өмнө эхэлсэн байсан. Хэрэлцээрийн зорилго нь Европын парламентын гишүүдийг ажил үүргээ хэвэн явуулах боломжоор хангах зорилготой байсан байна. Хориг тавигдсанаас хойш Европын парламентын гишүүд Хятад улсад айлчилж чадахгүй болсон гэдгээс гадна хоёр талын дипломатуудын хооронд яриаг хэлэлцээ маш бага өрнөдөг болсон.
Европын холбооноос Хятадын байгууллагуудад тавьсан хориг мөн адил одоо ч гэсэн хүчинтэй хിവэрэ байгаа. Түүнчлэн Хятад улс зөвхөн парламентын гишүүд ч биш, Европын холбоотой 2 хороо 3 улсын парламентын гишүүн, зөвхөн Mercator China Studies гэх нэртэй судалгааны байгууллага ардчлалын эсэсэн зэрэг олон этгээдүүдэд хориг тавьсан байсан билээ. Европын холбоо өнгөрсөн сард дижитал зах зээлийн тухай хуулийг баталж, уг салбарын хууль дүрм зохицуултуудыг чангатгана гэдгийг мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр Европын холбоо уг хуулийн хүрээнд анх удаа Америк нэгдсэн улсын томоохон технологийн компаниудад торгуул ногдуулсан байна. Инхдээ Apple компанид 500 сая евро, Meta компанид 200 сая евро, нийлээд 700 сая еврогийн торгуулийг ногдуулсан байна. Албаныхан уг хоёр компаниг зах зээлийн өрсөлдөөнийг боомлж, хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан байна. Европын комиссийн мэдээлэл дурддагцснаар Apple компани нь аппликейшн хөгжүүлэгч болон хэрэглэгчдэд өөр аппликейшны дэлгүүрүүдийг ашиглах боломжийг нээж өгөх ёстой байсан ч үүнийг зөрчсөн гэж үзжээ. Харин Meta компани тухайд зөвшөөрөх эсвэл төлөх гэсэн функцийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд өөрийн мэдээллийг ашиглуулахыг зөвшөөрөх хэсэг тухай эрхийг олгоогүй гэж үзсэн байна. Европын комиссар Хяна Веркинон энэхүү үйл явдлыг Европын иргэд болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах технологийн гигантуудын хууль бус эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн чухал алхам байлаа гэж үзсэн байна. Apple болон Meta компаниуд уг торгуул шийтгэлийг шудраг бус гэж үзэн хүчтэй эсэргүүцэж байна. Компаниуд албан мэдээллүүдтэй тэднийг технологи үнгүй тараахыг шаардаж байгаатай ижил хэрэг иймэрхүү шийтгэл торгуул нь хэрэглэгчдийн нууцлал, аюулгүй байдал сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдгдлээ. Европын комиссийн зүгээс тус хоёр компанид 60 хоногийн дотор шаардлагыг биелүүлэх хугацаа өгөгдсөн байна. Эс биелүүлбэл нэмэлт торгуул ногдуулах юм байна. Европын холбооны зүгээс энэхүү торгуулийг эдийн засгийн нөхцөл байдал, компаниудын үйлдэл зөрчлийн зэрэг болон хугацааг харгалзан үзэж тогтоосон. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цаг цагаараа Европын холбоог Америкийн компаниудад зохиомлоор дарамт шахалт үзүүлж байна гэж удаадараа буруутгаж ирсэн. Энэ сарын ихэрчдэр Дональд Трамп Европын бараа бүтээгдэхүүнд 10% гайлын тариф тогтоох үедээ Европчууд Америк нэгдсэн улсын бизнес эрхлэгчдэд ашиггүй байдлаар яриа хэлэлцээ худалдаа наймаа хийдэг гэгчлэн буруутгаж байжээ. Одоогийн байдлаар Дональд Трамп хараахан Европын комиссийн шийдвэртэй холбоотой байр суурьаа илэрхийлээгүй байна. Хэрвээ энэ хэрэг даамжирвал Америк нэгдсэн улс болон Европын холбооны харилцаа холбоог бүрчлэхээр хурцдагсан хэрэгт тооцогдож магадгүй байна. Одоо ч мэдээллийн технологи инновацийн сан тэргүүтээ томоохон Америк нэгдсэн улсын судалгааны байгууллагууд Европын холбоог Америк нэгдсэн улсын бизнесүүдийг шалгах, торгуул ногдуулах нэрийдлэр нэмэлт орлого олохыг оролдож байна гэж үзэн буруутгаж байна. Сүүлийн үед Европын холбооноос гадна Их Британи улсын эрх баригчид ч мөн адил дижитал зах зээлийн шинэ хуулиудыг хэрэгжүүлж Америк нэгдсэн улсын томоохон технологийн компаниудыг зах зээлд хууль бус монопол үүсгэсэн эсэхийг шалгаж эхлэдэг байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор өргөх болно. Энтэг улсын хяналтанд байдаг Кашмирын бүс нутагт нэрнь тодорхойгүй зэсэд этгээдүүд 26 энгийн иргэнийг буудан хөнөөсөн халдлага болсон. Энтэг улсын засгийн газар энэхүү халдлагыг үйлдсэн этгээдүүдийг Пакистаны дэмжлэгтэй бүлэглэхэн байсан гэж таамаглаж байна. Улмаар Пакистаны дотоодын хэвлэлүүдээр энтэг улсаас гинтийн давталгаа хийх, Кашмирын бүс нутагт хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах зэргээр нөхцөл байдал хурцсаж магадгүй талаар анхааруулсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Пакистан улсын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын хороог хуралдуулж, хариу арга хэмжээ авах талаар ярьж байна. Олон улсын валютын сан 14 жилийн дараа Сир улсад дахин төлөөлөгчөд томилжээ. Рон Ванден гэх нэртэй тус мэргэжилтэн Сир улсад 2011 онд эртний данд эзнээс хойш Сир улсад ажиллах гэж байгаа олон улсын валютын сангийн анхны төлөөлөгч болж байна. Түүнийг Сир улсын сангийн сайд Вашингтонд болсон уулзалтын үеэр хүлээн авч уулзжээ. Сир улс нь 1980 оноос хойш олон улсын валютын сантай гүйлгээ хийгээгүй, харилцаа холбоогүй байсан. Харин хамгийн сүүлд 2009 онд олон улсын валютын сангийн төлөөлөгчид Сир улсад ажиллахаар ирж байжээ. Дэлхийн далайн шүрэн хадны 84% нь цайрлсан дөртөд байгаа талаар олон улсын шүрэн хадны санаачлах байгууллагаас мэдээллээ. Энэхүү үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн ноцтой үр дагаврын нэг гэж судлаачид анхааруулж байна. Гэт талдаас болж шүрний дотор амьдардаг замаг хортой байдас ялгаруулснаар цайрсан шүр суларч амьдрах чадваргүй болдог байна. Шүрэн хаданд далайн амьд биетийн 25%-ийг дэмждэг тул далайн шинэнгэн ой гэж нэрлэгдэх нь бэ. Тиймдээ шүрэн хадууд амьдрах чадваргүй болох нь далайн экосистем томоохон аюул нүүрлэж байгааг харуулсан хэрэг болж байна. Турк улсын Истанбул хот болон ойролцоох бүс нутгуудад 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөл болж 236 хүн бэртжээ. Одоогоор амир өссөн хүмүүс байхгүй, гэмтэж бэрсэн хүмүүсийн ихэнх нь барилгаас үсэрч гарах үедээ гэмтсэн байна. Газар хөдлөлийн төв нь Истанбул хотоос баруун өргөж 40 км-ийн зайд Марморын тэнгис доор 10 км-ийн гүнд байжээ.
Газар хөдлөлтөнд Техиртаг, Ялова, Бурса, Баликисэр зэрэг мужид болон Измир хотод мэдэгдсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар газар хөдлөлт 13 секунд үргэлжилсэн гэлээ. Үүнээс хойш 100 гаруй удаа чичирхийлэл мэдэгдсэн ба хамгийн хүчтэй нь 5.9 магнитудын хүчтэй байсан байна. Цэнгэр телевиз гадаад мэдээний хөтөлбөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.